Манай улсын хэмжээнд эрчүүдийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэ нь эрүүл мэндийн боловсрол бага, архи тамхины хэрэглээ, эрүүл мэндэд хандах хандлага зэрэгтэй холбоотой. Ялангуяа эрчүүдэд зориулсан эмнэлэг дутмаг, мөн сэтгэл зүйн айдас, санаа зовох, эцэг зэрэг шалтгаанаас болж эрчүүдийн дунд нөхөн уржихуйн өвчлөл хүндрэх тохиолдол их байдаг байна. Манай аймагт эрэгтэйчүүдийн нөхөн уржихуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтөд нэг эмнэлэг байдаг. За ашид эрэгтэйчүүдийн эмнэлэг нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн эрэгтэйчүүдийн бөөр шээсний суваг, давсаг шээсний замын эмгэгүүд төрөө булчирхай. Нөхөн уржихуйн эргэтэн тогтолцоотой холбоотой өвчин эмгэгийг онцлох, эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байгаамаа. Тус эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхэлснээс өмнө хүрэх хугацаанд 700 гаруй иргэнд өслөг онцлогоо хийж 17 нэр төрлийн өвчлөл оншилсноос төрөө булчирхайн өвчлөл нийт үзлэгийн 36%-ийг бэлгийн замаар дамжих халдвар 16.6%-ийг тус эслэж байгааг хэлж байна. Одоо ингээд 9 сартаагаас 87 насны хүн хамрагдсан байна. За эндээс бид ингээд 15 наснаас 45 насны хооронд бол бэлгийн замаар дамжсан хурц үрслүүд нь илбэг байна, хандцсан гэдэг хэлсэн. За бид ингээд хувьлаад үзсэн байгаа байхгүй юу? За энэ бэлгийн замын өвчин яагаад юм гэхээр 34% нь одоо заг хүйтэн байгаад байна. Микоплазм, халамидын халдварууд 10%, за тэмбүүгийн халдвар гэдэг 18%. Тэгэхээр энэ нь бол бэлгийн замын хувьд бол айгүй өндөр тоо. Одоо зөвхөн манай эмнэлэгт хандсан бааш хандаагүй чухам цаана ямар шалтгаантай яаж явж байгааг бол бид нар мэдэхгүй байна бэлгийн зам. Зүгээр урологийн өвчлөлүүд дээр одоо эрэгтэйчүүдэд төрөө булчирхай өвчлөл дээрээ ингээд үзэхээр нийт үзлэх юм нь 36% нь маас нь ерөөсөө ингээд төрөө булчирхай дээр архаг өрөвслэж болж байна, хоргоо томрлож болж байна, хортой хавдар нэж 36% нь бол ингээд хамрагд. Мөн сүүлийн үед 17-аас 30 насны залуучуудын дунд бэлэг эргэтэнд хийсэн гадны биетийн үрөвсөл онцлогдож байна гэлээ. Тодорхойлбол эмнэлгийн бус нөхцөлд мэрэгжлийн биш хүмүүсээр бэлэг эргэтнээ томруулах зорилгоор вазелин шахуулснаас болж эд эргэтнэрээ хохирох тохиолдол гарч байгааг онцлон анхааруулж байна. Вазелин гэдэг зүйл өөрөө наалтдаггүй. Одоо эмнэлгийн хэлээр бол бид нар ойлыг арануулам гэж хэлээд байдгийн. Тэгэхээр ингээд нөгөө өөрөө задардаг. Яг тухайн үед хийлэгч зүгээр яж болно. Эхний 1 жил. За 1 жилээс хойш ингээд задардаг. Өөрөө задраад гойждаг, халдвар ордог, үрвсэл үүсгдэг. Энэ халдвар болоод даамжраад ирвэл бараас нөгөө цуснд нян мөрөвчих бодлоо сепс болж магадлал өндөртэй. Тэгэхээр энэ тал дээр ингээд өөртөө болгоомжтой хандаач эмнэлгийн бос нөөцөлд хориотой зүйл хийгээд байна. Эцэг эхчүүд үр хүүхдийгээ яагаад энэ юу болчих вэ гэдгийг тэр талаар сайн ярилцаж асууж байгаа чи. Бэлэг эргэтний хувьд бол хүн ингээд тэр хэмжээндээ сэтгэл ханамжгүй байх зүйл биш ээ. Үүнхээр одоо хэцүү эргэтэнтэй жижиг юм уу асуудалтай эргэтэнтэй бол эмнэлгийн мэрэгжлийн үнд нь хандах хэрэгтэй. Эрэгтэйчүүд нөхөн уржихуйн асуудлаар эмчит хандхаасаа санаа зовох, эмийн сангаас дур мэдэн ийм авч хэрэглэх, бусдын амд амьдсан яриагаар хар бор аргаар эмчлэхийг оролдох зэрэг шалтгаанаар цаг алдаж өвчнийг хүндрүүлж, өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Тиймээс таны биед ямар нэгэн зовир илрээгүй байсан ч гэсэн мэрэгжлийн эмчит хандан урьдчилан сэргийлэх хүслэгт тогтмол хамрагдах нь таны эрүүл мэнд болоод эдийн засагт чухал ач холбогдолтойг онцоллоо. Мөн эцэг эхчүүд бага насны болон шилжилтийн насны хөвгүүдэд анхаарал тавьж эмчийн үзлэгт тогтмол хамруулж авах шаардлагатайг эмч зөвлөж байна. За бага насны хүүхдүүдийн хувьд ээжүүд одоо хүүхдүүдээ нэг шалгах хэрэгтэй. Миний эрэгтэй хүүд маань төмсгөнд байна уу? Хойш төмсгөнд байгаад байна уу? Хойшоо шамраа ирсэн бүрэн шамлагдаад байна уу? Шамлж чадахгүй боломжгүй бол нэг удаа эмчд ирээд хандаад үзүүлчих болно шүү дээ хүүхдийн. Хүүхдийн яраа эмч хаанч гэдгийг аль ч эмчд хандаад үзчихвэл бүгдээр их анхны үзлэгийг бол хийчихнэ. За магадгүй энэ 25-аас дээш насны ч юм уу, за 17-оос дээш насны бэлгийн амьдралд идэвхтэй оролцож байгаа хүмүүс бэлгийн замын халдвар төвчин битгий аваач. Эрсдэлтэй болох битгий гээч, гэр бүлдээ үнэж байгаа чи. Хэрвээ ямар нэгэн тохиолдлоор хамтрагч байдгүй мó гэр бүлээс гадуур харилцаанд орох гэдэг байвал бэлгэвч гэдэг зүйлийг байнга хэрэгжилж заншаач гэдэг зүйлийг ингэж бүр ингэ дахин хэлмээр байгаа байхгүй юу. За 45-аас дээш насныхандаа юу гэж хэлэх гээд байна? 50-аас дээш насныхандаа юу гэж хэлэх гээд байна? Танд ямар нэгэн байдлаар шээс чинь задгарах гэдэг юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар хүчилж шээгээд байна уу? Шүн бос шээгээд байна уу? Ийм тохиолдол байгаад байх юм бол нэг удаа ч гэсэндээ тэр яхад нь харуулчаач, хавдрын маркероо өгчөөч, төрөө булчирхай дээр асуудал байгаа юм шүү гэдгээ ирээд нэг онцлуулах шаардлага гаргачаач. Ийм зүйлүүдийг ингээд шатандаа ингээд арга хэмжээгээ өөрсдөөсөө шалтгааллах зүйлээ авчвал өвчин маань даамж орохгүй. Заавал мэс заслалын арга хэрэглээд байхгүйгээр нөгөө хортой гэдэг хавдар чинь бусад эргэтэнд хүсэрхийлээд байхгүйгээр ийм зүйлүүдийг авах айгүй бүрэн боломжтой.
Түрүү булчирхаан архаг өрөвсөл өвчний шалтгааны дийлэнх нь бэлгийн замын халдварын улмаас буюу оншилгоо эмчилгээ дутуу болон буруу хийгдсэнтэй холбоотойгоор үүссэн эмгэг зовхилж байна. Тиймээс нийгэмд болон өсвөр насны залуучуудад бэлгийн замаар дамжих халдвар төвчнөөс сэргийлэх, ухуулан таниулах ажил нэн шаардлагатай байгааг онцоллоо.